Хай бид хоёрын 6 өдрийн блогт тавтай морлоорой. За бидний ажил Бээжингээс эхэлж байгаа. Бид нөр Бээжинд Баян нураас баруун баг зал дээр нь буусан байсан. Тэгээд Бээдэ хэр болохоор 100 баг зал дээрээс нь явдаг юм билээ шүү. Тэгээд бид хоёр метрогоор 100 баг зал дээр ирээд тэгээд Бээдэ хэр рүү явах галтрны билетээ захиалж байна. Тэгтээ захиалчдаа ажил жуулчдын өдрөд учраас бүх судалт үүссэн. Гэсэн ч одоо зориод ирсэн чинь 3 цаг саналгууч яваад байдлыг орноо. Яа, dagat саналгүй юу? Саналгахгүй. 3 цаг явах юм тэгээд. Гэтэ саналгүй дотор 3 цаг хэдэн минут явах гэж захиалсан. За. Ягааг оройч. Хэд гэж ингэ? 40. За одоо Бээдэ хэрэг үлдлээ. Энэ 100 баг зал нь Баярлалаа. За. Тэр одоо хаад ичээд Бээдэ хэрэг явах юугаа. За бид хоёрыг богондоо суухад 7:10 болж исэн. За 3 цаг гаруй явна хэрэгтэй байдэхэд нэг 10 өнгөрөөд очноо гэсэн. За бид хоёр нөгөө битэрийн захиалсан билет ер нь бол нөгөө аялал жуулчлалын үйлрэл хэлсэн байгаа болохоор билет бол EU хомс тэгээ бүр олдохгүй байсан. Тэгээд бүр битэр агаа ороод юу стендинг буюу одоо ингээд босоогоороо явах тий та суудлын дээр суухгүй байсан чинь ингээд босоогоороо явж болно гэвэл ингээд давж болно гэд маш хямдхан 40 оны билет аваад тэгээд бид хоёр ороод ресторанд нөрөө сууцсан. Тэг яг уу нутгийн иргэдэн өөрсдөө бол хятадууд бол өөрсдөө бол ингээд бүр сурцсан билээ бүр ингээд суудалгүй яваад. Тэгэл болон тохоод очиод ингээд суугаал хөвтэйл эсвэл чамдамаа тавиал ингээд явчихдаг. За тэгээ ямар ч хэсэн бид ихэд хүрээд ирсэн. Тэгээд 14 номерын автобусаар яваал угнаар шууд очих юм билээ. Тэгсэн чинь автобус нь хөтлөх яагаач байсан. Тэгээд бид нэр оройтод очицсан учраас эртхэн очиж амархаа бодоод такси ирсэн байгаа. За таксинууд нь ингээд аюу хөөрх ингээд очрлоод эхнээс ингээд хүмүүсээс суулгаад яадаг аюу эмх замраатай юм билээ. Тэгээд таксиныхаа жолоочд локейшн харуулад тэгээд бодол дээр хүрээд ирсэн. Нэг 20 орчим минут явсан уу. Тэгээд бид хоёроос 32 яна авсан. За ямар ч хэсэн тэгээд ингээд гоё бодлоо хүрээд ирсэн. За Бээдэ хэд ирсэн. Бодлоо трипээр захиалсан байсан. Манай чамдамаар явчихлаа. Ясаг нэ. Тэгээд ханигаас далаа ирээд өөрөө анхаардаг. Хамгийн өндөр навсалтай. Яг танаа одоо 247 гэдэг одоо тооцоо өрөөгөл авмаар байна гэсэн чинь манай ганц орог өглөө гэдэг энэ өрөө гэсэн байна. Энэ өрөө яг яалч хосын өрөө нэг ортой. Хандаа зэрэг тийм сайхан 247 өрөө авлаа. Тэрэг онголоо шүү дээ. За 247 өрөө бол бас 247 гэдэг одоо кодта төрхөөр онгоно. За яа тэгсэн өстой гоё өрөөсэн. Ер нь аль бит хоёр болохоор маш хямд төсөр аргаар хэрхэн гоё ингэж кафеч аялаж болох вэ гэдгийг ер нь бол энэ аялалдаа харуулсан гэж бодож байгаа. Тэгээд энэ бодол ч гэсэндээ тийм амар үнэтэй биш. Гэхдээ маш гоё байрлалд яг энэ гоё төвлөрсөн үзэх үзүүр үйлчлэгээ маш олон юм ихтэй энэ далайн хажуудалд энэ буудлаа нөхөр маань захиалсан байсан. Тэгээд 10 минут алхаал. Бид дээр шууд өрөөнд орж ирээд сах усанд орж аваад тэгэл гараал шидсэн. Тэгээд ёо шөнийн далайн хэрэг шөнийн тэр яг гоё тийм нэг юм болдог тэр газар нь оноод очсон байсан. Тэгээд нэр ёо миний бүр ингээд далаа харсан тэр далайн илэс харсан тэр мэдрэмж бол нэр үнэндээ пүүлсэн төхөө бүр ёо тэгтээ штэ агарын хувьд бол амар халуун. Энэ шөнийн 12 цаг орчим болж хахад 38 градустай. Тэгээд бүр ингээд одоо ингээд ер нь бол буудал дотор буудлын өрөө ингээд метро юм дотор бол ингээд аюу гой сэрхэн яг бол андаа кондишнд байгаа учраас тэгэл тэндээс ингээд гараал очин шууд ингээд нүүрлөө одоо би танаар төсөөлүүлээ л да нэг тийм буусны чигнүүрийг ингээд минутанд болоод тагийн авангууд яг дээр нь ингээд хэрвээ миний ингээд нүүр ойрхон байж таарах юм бол ингээд халуугаар ингээд пунк гэл амир юу мэдрэмж төрүүлдэг шүү дээ. Яг тэр шиг мэдрэмжтэй. Гэхдээ үнэндээ тасархайсан. За тэгээд энэ нэг оройны юм нэг юу болдгийм бэлээ. Нэг парк руу ингээд ороход зүгээр дотор нь ороод ингээд гоё юм үзээд явхад 50 он гэжсэн нэг хүнээ. Тэгээд тусдаа ингээд үзрүүд ингээд болд юм шиг лээ. Жишээ нь одоо энэ юун дээр талбай дээр болохоор ингээд амарлаг аймаа яваад галмал үлээгээд тэгээд хүмүүс тэнд ингээд шоудаад яадаг ч юм дээ. За тэнгууд бас нэг өөр газар ингээд үзүүлбэрүүд болоод янз бүрийн батрууд гүнж мөн янз бүрийн юмны хуцтай ингээд хүмүүс ингээд яваадсэн. Тэгээд энэ үзрүүдийг ингээд тус нь үзнэ гэвэл 100 он гэдэг янз янз үнэтэй тийм үлээ. Зөвхөн энэ парк дотор ингээд ороод бүх юмыг үзээд ингээд зүгээр дотор нь ингээд зугаална гэвэл 50 янаар битээр орсон. За тэгээ тэр хавийн юмнуудыг бүгдийг үзээ. Нэг бүрслэн ингээ яваад гэлстэй нэр тэр мэдрэмж бол нэр үнэндээ гоё.
За ингээд ийм байсан дээр төслөө бичээд ингээд уйдээ юм шиг байна. Өглөөний минь. За одоо энэ байдгийн дээрээс өглөө нар мантыг харах хамгийн гоё гэсэн. Тэгээд одоо 4:30 болж байна. Нар мантыг харахаар явчих. Бид хоёр нэр үнэхээр азтай явсан. Өмнө нь ингээд БДХ явна шүү. Далаа хойлоо үзье гээл яба ингээд судалж байхад ер нь хүмүүсийн ингээд БДХ явсан бичлэгүүдийг ингээд үзэхээр айгүй тийм нэг энэ БДХ-гийн далаач өөрөө шар тэнгис гэдэг нэртэй. Тэгээд эс нь ингээд нөгөө ер нь ингээд шар харагддаг юм билээ тийм яг юм цэнхэр тэнгис шиг харагддаг. Тэгээд дандаа юм нөгөө бүрхэг байхаар ингээд нийлэнхийдээ ингээд тийм нэг манантай шаргалцсан тийм нэг өнгө үзэмжгүй нэг тиймэрхүү бичлэгүүд бид нэр ингээд YouTube-аар үзээд байсан. За БДХ гэж нэг иймэрхүү жоохон юм өнгөн жоохон онцгой юм да тий гэж ингээд битээр ярьжсэн. Тэгсэн чи яг битээрийн очих үеэр маш гоё цэлмэг байсан болохоор ингээд тэнгэр нь гоё цэнхэрдэж харагдаад тэгээд далай нуур ингээд цэнхэрдэж харагдаад ер нь бол далай нуур яагаад цэнхэр харагдаад байдгийг гэсэн чи ер нь цэнхэр тэнгэрийн тусгал байдаг юм шүү. Би тэгэж бодсон шүү дээ. Тэгээд тэнгэр нь ингээд аюу гой цэлмэг аюу гой нартай тэгээд ямар ч юм нөгөө манан занан өвөл мөл байгаагүй болохоор энэ БДХ-гийн далаа өөр амар гоё ингээд цэнхэрдэж харагдсан. За тэгээд би тэгэд хамгийн том усан онгоцыг хайж олж агаад энэ усан онгоцон дээр гарсан. Тэгээд ер нь бол 150 орчим янаар энэ усан онгоцон дээр гардаг юм билэ. Тэгээд бүр ингээд цаашаа далаа руугаа нэлээд хол яваад тэгээд буцаж тойрч ирдэг. Тэгээд яг битэрийг суух үеэр нэг яасан ямар юуны нэг үйл ажиллагаа болж байгаа гэлээ. Тэгээд 100 янаар орох боломжтой гэдэг битэрийн онгоцон дээр 100 янаар гарсан. Тэгээд дээр нь гарсан чинь энэ нь огтч өөр 3 давхар юм билээ. Тэгээд хамгийн дээдл нь болохоор юм террас маягийн дээр сүйдрөвчтэй. Тэгээд ингээд ширээ тойрч сууж болдог. Тэгээд тэрлөө нь болохоор зэрэг бас нэг хүний 25 яан төлөөд бас ингээд ордог юм билээ. Тэгээд бид хоёр нэг л одоо энэ гоё далаа үзэж байгаа юм чинь ингээд 25 яаны төлөөд бас ингээд хамгийн дээдлд нь гарч суусан байгаа. Тэгээд маш гоёсэн. Тэр мэдрэмжлэр үнэндээ л гоё ёо. За
ингээд хөлгөө тэнхэр тэнгис талаа гарахандээ. Юу чин? Юу чин? ийм байнгын нэнийг зүгээр нэг юм цоцлох шиг хөтөч шиг яваа байли байж байсан. Өрхийн тэргүй байдаг. За 3 давхар үлийн онгоцын хамгийн дээдлийн давхар гараас орсон байна. Энэ бол жоохон VIP тусгай хүмүүсийн суух юм байна. Тэгээд тусгай хүмүүс учраас бас тусгай төлбөрийг төлчлөө. Тэ. 25 январ энэ нөгөө тусгай евро н орсон чинь бас ингээд уух юм уу гэм бэ гоё. Би чамаг ийм гоё авч байгаа байхгүй. За бэй дай хийж. Тэсэ. За сайхан аяласаа буцаад ирлээ. Нөгөө сайн хүн явснаа гэдэг болохоор дандаа явснаа би бичээд идэж ууснаа ерөөсөө бичихгүй байгаа штэ. Гэтэ энийг бүр ингэж харан бүрстэй гой санагдаад авч идсэн. Гэтэ яг гой ингээд энэ тавьсан байгаа шиг ирээгүй. За ингээд үзэсгэлэн сайхан BDH арлыг үзээд буцаж байна. Бид хоёр BDH арал дээр нэг шөнө нэг өдөр бүтэн байсан. Тэгээ ер нь бол тухлаад ингээд 7 хоноод гоё байвал уг нь гоё юм билээ. Даанч битээр ингээд хоног хугацаа толгой байгаа учраас бас хүүхдүүдийг хүн таруулсан байгаа болохоор ингээд 2-3 хоноод гоё тухалж чадаагүй. Гэхдээ хэрвээ энэ BDH арлыг ингээд үзмээр байгаа, энэ шарт тэнгисийг үзмээр байгаа төлөвлөж байгаа хүмүүс байх юм бол заавал ирээрээ. Тэгээд бас аюул сайн судалж агаад аюул гоё юм үзэж болох тэр газар нь байрлаад үзвэл маш гоё юм байна. Бид хоёр нэг юм үзэж чадаагүй үлдээсэн. Нөгөө дүүжин сандал гээд одоо далаа дээгүүрийн ингээд дүүжин тэрээр ингээд явдаг. Тэрийг үзэх гэсэн чинь тэр бүр маш их очортой байсан. Яагаад гэвэл яг угаасаа аялаж уулчлалын удирдлан таарсан байсан. Тэгээд тэрийг ингээд алгасан. За тэгээд BDH арлаасаа бид шууд жинийн луу галт хэрэг захиалаад нэг хүний 200 гаруй орчим ян болоо. Тэгээд 400 гаруй орчим ян болоо. Тэр шууд жинийн луу галт хэрэг захиалаад хөтөлсөн байгаа. Боосны чигнүр. Улан боосны чигнүр болоод байгаа юм шиг байна. Бид нь бол уушаа яваад байгаа учраас. Би ч ингээс уушаа явчихсмаад улам халуу байгаа гэсэн шүү дээ. Энэ гонгийн ингээд 10 минутын өмнө ингээд одоо буу ингээд гисэн. Хаана болж юу? Гэрлүүгээ буцаа явуулсан чи арай нэг очиж үзгээд байсан. Хотоор маа дайр юм байна. Тэгээ сая яг мэдээд 10 минутын өмнө мэдэнгүүтээ шууд гартнээсээ буучлаа. Маргааш бас гоё аялал байгаа. Энэ хотод энэ нэг юмэр их алдартай бат байгаа. Тэрийг одоо маргааш үзнэ. Хараад ирсэн. За өөрийн зах байдаг хотод ирлээ. Бээжиндээсэн өөрийн захыг ингээд өөр хот руу нүүлэн шилжүүлсэн. Гэсэн тэгээд тэр хотод нь ирсэн байна. Бид хоёр. Манай хөтөч маань тэгж хэлсэн. Манай хөтөч тэгээд өөрийн захаа олоод буудал захаацсан гэсэн. Одоо тийшээ бит хоёр таксид гэж байна. Сая. За таксиний хаан. Очих газрынхаа локейшн харуулж байна. 40块。2个人40块。 Яа, хоёр хүний 40 оноор тохирч байна. За ямар ч гэсэн бодолтой хүрээд ирсэн. За тэгсэн чинь нэг асуудал гарсан. Манай хүн чинь нөгөө нэг богон дотор явж байхдаа яг энэ хотод буухаас 10 минутын өмнө мэдж байгаа байхгүй. Тэгэнгүүтлээ юу хийсэн? Тэрээр нөгөө буудлаа захиалсан. Тэгсэн чинь ерөөсөн 12-д хэдэн минут байхад захиалсан чинь тэр захиалга нь маргааш орчдөг юм байна. Тэгэнгүүт орж олдоггүй. Тэгээд нэг бодлын асуудал гарсан. Тэгээд бид шууд бэлнэр буудал захиалаад орё гэдгсэн чинь ер нь юм байт юм бэ. Трифер эмроны юм захиалахаар аюу хямдхан захиалдаг. Харин яг бэлнэр очиж захиалахаар зэрэг шууд одоо авахар зэрэг аюу үнэтэй.
болдго юм байна. Тэгээд битэрийн бодол жоохон үнэтэй бодол битэр авчихсан. Тэг яг ямар ч гэсэн сайхан амраад бүх юм цэнгэлж аваад тэгээд хонсон. За битэр өөрийн зах руугаа буух гэж байна. За Санжоо хотод ирсэн. Санжо. Санжоо. Ганжо хөөе. Санжо. Өөрийн зах руу явж байна. Тэрээр буудал маань захиалагдаагүй. Ирээд буудлаа ярьж авах гэж нэлээ юм боллоо. Маш их байцаалт өглөө. Гинт шийдээд 12-аас өмнө захиалагдсан лөө. Шөнийн 12-аас өмнө 12 тэтгэмээс захиалагдсан. Маргааш орчдөг юм байна. Тэнгүүд маргааш дарангуул шөнө нэр орж байцдаг юм байна. Хөөс хэсэг захиалагддаг. Трip хэсэгсэн. Захиалагддаг. За туурын цараг болгож байна. За сайраа худалдааны тэгээд сайраа залтуугаа урд руугаа жоохон хөдөөдөө юу юм шиг байгаа юм. Хот юм шиг байгаа юм. Зам харгуу юу гэдэг нэг арай юм бол тэ юу биш. Тэгээс худалдааны хэсрүүчтэй. Димуулж би бодлоо. Одоо ингээд тийм хавчаад блокороо нэг өөрийн захиж авчираад хөрвжүүлээд ингээд том блок болчихсон. За тэгээ энд бол ингээд ачаа бараа зүгээр ингээд юу ячтэй. Засаргүй ачаадчих тийм ээ. Тэр чи 12 онд нөгөө нэг Тэр хадараа юм уу? Ойн юм уу? Баяр. Тэр 12 онд нөгөө хормынхаа сүүтэй сэтэрч хормын нөгөө нэг басарынхаа аялал бэжэнд ажиллаж байсан байхгүй. Ихтэй нөгөө нэг юу яжсэн. Хэд өөрийн зарчим бэжэнд эсэ. Тэгээд өглөөний өөрийн 4-өөс 6 хүртэл 3 цаг ажиллах ачдаг. Тэгээд яг нөгөө хятад дотроо 8 хийдэг. 8 ч нөө өөрсдөө яг энэ цагт татаж бүх бараа татаж хятдаг энэ цагсан байхгүй. Надад ч гэсэн тийм бахалтай тий. Бас монголчууд мэрсээр ирж айгүйх 8 хийдэг юм шиг байна. Тэгвэл бол нэг тийм ховтос сонорны 8 бол хийдэггүй. Болов хитах юм байвал ганц хоёр ширхгээр тийм авч ирсэн. За подоос нэсвэл. Зөвхөн нэг блок нь өндөр. За нэг давхартад ер нь эрэхтэй болсон шиг байна. Ганц үсэн додор нэг. Нэг давхарс босна бүгд эмхтэй байж наас. Ятарсан уу? Яаж яах ятарлаа. Яг юм авч байгаа нэг ядартсан юм. Нэг дараач манайд ингээд тий. Чин хийгээд картын дураа явж байгаа нэг ядартын. Үүрээр яан гэлээ. Энэ бүсгүй үүрээр нар манхыг хам мисэрийгээд. Өнөөдөр гайг онцох чи үүрийн захаа мис захиж сэрийгээд. Энэ ойр дээр дандаа үүрийн дуудлагатай л энэ чинь. За Бээжингийн аймгаас гарснасаа хойш ер нь дандаа үүрээр явсан юм шүү. Аймгаас гараад 8 автобусанд дамжина гээд үүрээр цагаан хаал ороод тэгэл Шүнжэнгөө явбал Бээжин дээр чи ялаа. Үүрээр ирсэн шүү. Бээжин дээр өглөө буун гэж үүрээр сэрээл. Тийм. Ер нь бол яг хөстэй үүрийн залбиртаа явдаг тул дааж яана. Яа. Өөрийн захаа болгож аваад. Одоо энтэйсэн юунд сууж байна. Өчтөр битэр шин замын голоос боочихсон юм шүү дээ. Вокзал руугаа юу таксиар явж байна. Энэ бүр амар такси нараа. Төмбөрлцөн. Хумбал ахыг бол дээрэмдэж үлж чадахгүй юм тий. Гар цуусан бол ахыг бол бооно гэж байхгүй юм байна.
За нэг юм маск авлаа. Үгүй энэ ч одоо халуун нэнийг зөөх юм өстэй хэцэс байхгүй. Одоо энийг ч аймагт очиод би амтлахтаа зөөх гэдэг байхгүй. Тэгэл цамцаа өмсөөл хэн нь мэддэхгүй болохчаал тэгэл буцаал хэн нь мэддэхгүй болохоо юм. Нууцаарч дэлгэрнэ. Өчигдөр тэ Та нар нэрэн те энэ хурсан дээр хідэн гараад байгаа та нар нэр мэдэхгүй л энэ даа гэх. Би энд ирсэн цагаасаа эхлээд ерөөсөө нэг юмд ингэж будагсч өгөхгүй заяа. Өрөлт шоконд ороод яваад. Халуун. Байшинт орохоор ингэж юм хүүхдэн одоо бид нар бол Монголда бол гэрээс гарангуут гадаа ингээ гоё хүүхдэн байдаг шүү. Тэнгүүт энд бол эсрэгээр байшинд орох хүүхдэн гадаа халуун. Тэгээ ямар нэгэн байшин байгууламжаас гарсан нэг секундэд би бүр гэдэг паник ороод байгаа байхгүй юу? Зүгээр л би мах үдий чинь зүгээр те. Юу гэж зөвлөх вэ? нийт дууднуудын зовлог одоо л ойлгож байна. Чигнүүрэнд бууцны зовлог нэр одоо л ойлгож байна. Яг бууц шиг. Бууцны чигнүүрийн ингээд тагийг ингээд авангуут ингээд нөөрлөө нэг тийм ууртай халуун агаар ингээд нэг сонир болгохдоо. Ерөөс тийм агаар ингээд байшингаас гадаа гахад л 38 градус. За одоо жинхнээсээ жинийн лөө явахаар галтганы билет захиалсан. Гэхдээ замдаа Танжин гэдэг газар дамжин суунаа. За энэ Танжин гэдэг хотод болохоор бид хоёр өөр вагонд суухын тулд 3 цаг хүлээгээд тэгээд дараагийн вагонд ингээд суун. За ер нь энэ Танжин гэдэг энэ хот бол аюу том тэгээд гэрэлтэй юм том гэрэлтэй амар лаг өндөр байрлалууд ихтэй тийм хот юм шиг үлээ. Тэгээд ер нь бол нэг одоо ишээ тийшээ явж байгаа бүх вагоны дамжин одоо суудаг газар нэг юм уу гэж бид хоёр ойлгосон. Тэрөөсөө ингээд ажиллаж уучлаа өдрөл учраас бид хоёр бас л адилхан стендинг буюу босоо хат асуудал захиалсан. Тэгээд энэ хатаа судлынх нь онцлог нь аягүй гоё заяа. Хэрэв хоосон судал байх юм бол бүх судал та хоёрын. Гэтэ хүн нэрвэл босно гэж байгаа байхгүй. За тэгээд ямар ч юм нөгөө суулгын хүмүүс чи яах вэ те дахиад нөгөө юунд ороод рестораных нь вагон дотор ороод тэгээд хоёлоо юм идэл суучихна. За тэгээд заримдаа хийц хүрэх юм бол бид нар чинь 4 зүгийн шууган сонсноо. Тэр нь юу гэдэг вэ гэхээр жихвчээ хийгээд нөгөө транслейт дээрээ тавьж хагаад хүмүүсийн ярьж байгааг шууд орчуулж сонсдог байхгүй юу ярьж ийн гэдэг. Тэгэл яг л адилхан нөгөө монголчуудтай маань адилхан тэр тэгсэн байхгүй нэг гэсэн байхгүй тэр бол ингэхгүй байсан байхгүй юу гэдэг ч юм уу. Тийм хөрх юм ингээл яриад явж идэг. Тэгээ сая энэ вагонд болохоор тэр залуу юу яасан байхгүй юу. Яасан ч юм дэмэдгүй ямар ч нэг асуудал гарсан юм шиг байна. Тэгээд проднэгтэй амар чанга бараг хэрэлдээд байсан. Тэгээд бид тэр хэрэгт орлоод юун тухай ярьж ийн гэж сонсоо суулаа. За тэгээд жинийн дээр ирлээ. Жинийн дээр ирсэн. Жинийн бит хоёр юу үзэж байгаа гэхээр тэр нэг 32 төрлийн халуун аршааныг үзэх гэж ирсэн. За тэгээд буугаад шууд бодлаасаа нийтийн тээвэрт автобусаар нэг оноор явах юм билээ шээ тийшээ. Тэгээд автобусаар яваад жинийнийхэн цогцлбор дээр халуун аршааныхаа цогцлбор дээр ирсэн. Тэ нөгөө жинийний 33 төрлийн халуун аршаантай буудлаг гэдэг байгаа дээр ирлээ дээ. Сорт юм. Гаднаас авах юм байна. За тэр жинийн дээр бол энэ харшаан дээр бол нэг удахгүй өдрөөр байх учраас 98 янаар орсон хонохгүй хэрвээ буудал аваад хонно хэм бол хоногийн 288 орчим байлаа сая 280-ад орчим янаар хонох юм бэлээ. Гэхдээ одоо өдрөөр байхад 98 ян гэж байгаа. Энэ дээр чинь одоо саяын өмгсөн нэг удаагийн яга утасны 10 ян нэмэгдсэн юм бэлээ. За тэгээд дотроо ороод болохоор бас энэ дээр нэмэлт төлбөр болохоор хоол идэх юм бол бас нэг 60 ян нэмж төлөх юм шиг байна. Хоол идэхгүй зүгээр дотроосоо худалдаа авал тэгээд идчихье гэх юм бол нэмж төлөхгүйгээр ордог. За тэгээд дөрөв давхурт нь болохоор өнгөө бас жимс байдаг юм шиг лээ. Тэр нь болохоор өдрийн 2 цагаас эхэлж тавигддаг юм бэлээ. Бид тэр чинь 10 цагийн орчим ирсэн. Тэгээд шүн жоохон нойргууд ухаа явсан учраас харшаануудад орж аваад тэгээд нэлээд юм хум сонирхож аваад тэгээд унтлахын өрөөнд ороод нэг цаг орчим бол нам унтсан. За тэгээд хэрнүүдээс орж эртэн шиг хот руугаа хөдлөгээд гарсан. Өөр жинийн дээр нэг судлавэрий гэсэн үзэвэрий гэсэн газар бол төлөвсөн юм байгаагүй. Тийм болохоор жинийн үзчихэд тэгээд шууд хот явах вагонд суусан байгаа. За хот руу ч бас нэг жинийнээс нэг 40 ян орчим морс басан баха. Тэг санагдаж байна. За энэ дэржвтэр нэг жоохон унтах гэж байна. Одоо ч дөнгөж юу л болж байгаа юм шүү дээ. 10 мөрч байгаа юм шүү дээ. Өглөө 7 цагт вагоноос буусан.
халуун аршаанд нь орсон чинь шууд амар өсөөд гэт бүр амар сүлддэг юм байна. За жинэний 33 төрлийн халуун аршаантай энэ ресторт бол надад хувьдаа таалагдлаа. Гэтэ манай хүн зөндөл гоё юм үзсэн болохоор энэ надад бас нэг таалагдсан вэ гэж хэлсэн. Яг уу ажуу тавиу даан сайхан жаргахаар ирвэл бас дэжүүл юм байна. Бид хоёр болохоор энэ удаа зүгээр нэг судалгаа хийх маягаар ирсэн болохоор ингэсгээд одоо буцлаа. Тэгээд одоо Хүүх хотоор дайраад нэг хүнтэй уулзчаад тэгээд явна. Хүүх хотод би бол өмнө зөндөө өмнө ирсэн бичлэгүүдэд оролцсон учраас энэ удаа Хүүх хотын нэг онцгой бичлэг бол орохгүй. Гэхдээ нэг гоё усаар хөтөтэй гудамд татсан тэр бичлэгээ оруулнаа. За жинийн Шинийнээсээ бид нар одоо Хүүх хот руу суух гэж байна. Шинийн бүр тэнгэр дуурайгаал бороо бас ганц хоёр хаялж байна. За онжиг гэдэг жимс авч идэх. Монголоор онжиг гэдэг чинь жимсэг. Таарыг. За Хүүх хотын метронд буудлага явчих чинь. Тэгээд бид нар дэлхийд ганцхан Монгол хэлтэй метрого хайж хэрэгтэй. Одоо хэцүүд байна уу Монгол энэ хамаагүй ганц монголоор дуугаж байгаа өстөө бол одоо Хүүх хотын метро байна. Тэр ерөөсө бүх хотод очиод дандаа нийтийн тээврээр нь өөрчлөж байгаа тийм. Тэр нь илүү амар. За Хүүх хотын усаар хөтөр үзгээр явж байна. Непал юу камер тараад. Ганцхан Непал камер тараа яваад. Миний хобби зурлаач. Одоо энэ блогоор бол нэрнгэс яг чиний аяллаа блог л оруулсан. За тэгэхээр харагдаж байна. Одоо энэ зам гараад хашаа. Газраас доош ингээл газар доогоор яваад байгаа шүү дээ. Энэ ерөөсөө яг чинээ л цэлмгийн аяллаа болоо шиг хүчил гараад байна энэ. За тэгээд энэ хүмүүс миний намайг дэмждэг тав хүндээ. Миний блогийг доор лайк дараа, subscribe дараа. Тэгээд доор нь дасаа авчихнаа манайхаа. Би одоо зурглаач дэмжээрээ би одоо цаага ядчих нь яагаад гэвэл 6 7 хтай хийж байна. Манай компани айгу баялгалтай 6 7 хтай. Гаран дээр яг туссан. За ингээд ажил маань ерөнхийдөө шувтарч байна. Одоо бид Хүүх хотоосоо Баяннуур ороод тэндээсээ цагаан хатныхаа хилээр өмнө овийнхоо урдаас яваад очихноо. За тэгээд аялын турш манай нөхөр манайста маш сайн гайд байла. Тэгээд ерөөсөө ямар ч ингээд бодилсан одоо төөрсөн яасан ямар нэгэн зүйл ерөөсөө гарсангүй. Тэгээд бүх юмыг онлайнаар ер нь утас байхтал одоо тэгээд бүх юмыг шийддэг болж тээ. Тэгээд одоо нийтийн тээвэр хэдэн минутын дараа ирэх юм, ямар унаанд суувал тэр очиж байгаа газар очих юм, яаж дамжих юм гэдэг ингээд бүх юмыг харж болдог болсон. Бас одоо энэ техник технологи хөгжөөд дэлхийн хаач ерөөсөө уцтайгаа байхтал явах боломжтой болчих тээ. За тэгээд бид хэд Баяннуур руугаа 54 январ 54.5 январ явдаг. Хүүх хотоос Баяннуур руу вагоноор бас энгийн зүгээр суудлын вагон шүү дээ тий. Унтлагын болоод явчих юм бол бас арай тийшээгээ 100 200 гэд явцдаг. Хурдных бол бас 400 500 орчим бол явцдаг. За тэгээ Баяннуураас 80 январ ашуун сухатынхаа хилийн бомб руу гарах юун дээрээ базаал руугаа хөргүүлдэг. Тэгээд хөргөж өгчсэн жолооч маань замаараа ингээд машин авгаалгасан автомат машин авгаалаад тэгээд яадаг гэсэн чинь бензин аваад тэгээд угаалга нь үнэгүй байдаг гинэ. Эндээс ирэл бензин авч явах юм бол машиныг хизээч хамаагүй ингээд үнэгүй хаадаг гэсэн. За тэгээд нутгийн зөв хөлийн жолоотхан цэцэгээр дайрс нэг сайхан хоол идчихэд тэгээд кофе авч уугаад дуртай шоколад авч идээд за ингээд аялал маань албан ёсоор хааж байгаагаа илэрхийллээ. За хүүхдүүдээ сансан гэж ихтэй хүүхдүүд манаас дээрээ сансан гэж ихтэйхэн байгаа юм шиг байна. Тэгээд бидэнтэй хамт байж бидний 6 өдрийн аялын блогийг тавлан сууж таалан үзсэн баярлалаа. Блог
логон оруул гэдэг ингээл 9 цагаас эхлээл нэгтэй хүмүүс бас байна. Уг нь бол би лого зүгээр л өөрсдийнхээ амьдрал зориулж хийдэг. Гэтэ одоо сүүлдээ хүмүүс нэхэж үздэг болоод байна. Тэгэхээр цаашаага яахыг мэдэхгүй байна. За бай.